ертөнцийн эзний сонгож авсан хүмүүсээ сайн байцгаана уу? Би Есүс Христэд итгэгчдийн нэгэн бүлгийн ахлагч билээ. Есүсийн тухай үнэн сургаалд итгэгч та бүхэнд би маш их хайртай. Мөнхийн шударга ертөнцийн эзэн өөрийг нь таньсан бидэнтэй үрд нэгдсэн учраас зөвхөн би ч биш. Түүнтэй нэгдсэн бүх хүн та нарт хайртай. ертөнцийн эзэн эцэг болон түүний хүү Есүс Христ үнэн сургаалынхаа дагуу бидэнд үргэлж хайртай байж энэрэн тусалж амар тайвныг өгөх болтугай. Та нарын чармаалтаар Есүс Христийг таних болсон тэр хүмүүс ертөнцийн эзэн эцгийнхээ үнэн үгийг үргэлж дагаж байгааг би сонсоод маш их баяртай боллоо. Есүсийн хүмүүсээ бие биедээ хайртай байцгаах юм. Энэ бол шинэ үг биш юм. Есүст итгэсэн цагаас хойш бид энэ үгийг мэднэ. ертөнцийн эзний үгийг дагуул та нар түүнд үнэхээр хайртай байна гэсэн үг. Та нар надад болон бие биедээ хайртай байх хэрэгтэй гэж тэр хэлсэн. Үүнийг та бүхэн аль хэдийн мэдэх болсон билээ. Гэвч үнийг хэлсний учир нь Есүс Христийг эсэргүүцэгчд энд тэндгүй олширч Есүс Христ хизээч хүн болж төрөөгүй гэж байна. Тэд үнэхэрийн худалч амьтад мөн. Зарцуулсан хүч хөдөлмөрөө талаар өнгөрүүлэхгүй байж ертөнцийн эзнээс өндөр шагнал хүртэхийн тулд бид цагийн ямагт болгоомжтой байх нь зөв болжээ. Үнэн замаасаа нэгэнт гажиж Есүс Христийн сургаалыг орхисон хүн ертөнцийн эзнийг огт мэдээгүй байна гэсэн үг. Харин Есүс Христийн сургаалыг дагдаг хүн түүнтэй болон ертөнцийн эзэнтэй салшгүй нэгдсэн байдаг. Та нар өөр сургаал заадаг хүнийг бүү хүлээж авах ёстой. Тийм хүнтэй мэдлэгч хэрэггүй. Тэднийг өгтөн мэдчилдэг хүн ёрын муу ажлыг нь зөвшөөрч байна гэсэн үг. Би та нарт олон юм ойлгуулахыг хүсвч тэр бүгдийг цаасан дээр бичихгүй. Эрхэм дээд баяр жаргал эдлэн учран золгож ярилцах үедээ би тэр бүгдийг ярих хүсэлтэй. ертөнцийн эзний сонгож авсан манайхны хүмүүс та бүхэнд мэнд дамжуулж байна.